За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайхан амарцгааж байна уу? За гүнзгий сургалтад 7-8 дугаар ангийн сурагчид зориулсан тоон тэнцэтгэл биш түүний чанарууд гэсэн сэдвээр хичээл орох гэж байна. За энэ хичээл дээр 1-дүгээрт үндсэн ойлголтуудыг авч үзнэ. 2-дугаарт нь хоёр тоог жишгэх тухай. За 3-дугаарт нь чанарууд, 4-дүгээрт нь ихсэх буюу багасгах гэсэн энэ сэдвүүдээр ярилцах юм аа. За 1-р хэсэг буюу үндсэн ойлголтуудын талаар ярив. 1-р хэсэг буюу үндсэн ойлголтуудын талаар. За эхлээд та бүхний сайн мэдэх хэд хэдэн өгүүлбэрийг зарим нь баталгаатай, зарим нь баталгаагүйгээр авч үзье. Зарим нь бол ерөнхийдөө илэрхий шахуу өгүүлбэрүүд байгаа. За өгүүлбэр 1 нь эерэг тоо бүхэн тэгээс өөрөөр хэлбэл эерэг тоо гэдэг маань нэмэгт эмнэлэгтэй тоо гэсэн. Нэмэх тоонууд бүгдээрээ яг тэгээс их байдаг. Өөрөөр хэлбэл тоон шугуун дээр энэ бол тгийнхээ баруун гар талд их талдаа байрладаг гэж. За дараагийн өгүүлбэр нь бас мөн адилхан. Сөрөг тоо бүхэн яг тэгээс бага байна. Өөрөөр хэлбэл сөрөг тоо гэдэг маань тоон шугуун дээр 0-оос зүүн гар талд буюу бага талдаа байрладаг. За дараа нь 3-р өгүүлбэр нь одоо яг өмнөх хоёр өгүүлбэр дээр эерэг болон сөрөг тоонуудыг авч үзсэн. За одоо 3-р өгүүлбэр дээр тэгвэл эерэг сөрөг хоёр тоог авч үзэх гэж байна. Бүх эерэг тоо дурын сөрөг тооноос их байна. Өөрөөр хэлбэл энэ эерэг тоо, энэ сөрөг тоо. Тэгвэл А нь эерэг тоо юм чинь Б-гээс яг дүгнэлт төсөөр их болж таарна. Бүх нэмэгт тэмдэгтэй тоонууд нь бүх хасах тэмдэгтэй тоонуудын альнаас нь ч их байна гэсэн өгүүлбэр. За энэ бол мөн адилхан өмнөх хоёр өгүүлбэрийн адилхан илэрхий өгүүлбэрүүд байна гэж. За 4-р өгүүлбэрийг авч үзье. 4-р өгүүлбэр маань болохоор яг гэхээр сөрөг биш тоо гэдэг нь яг юу хэлж байна гэдгийг тодруулах гэж байна. Сөрөг биш тоо гэдэг нь сөрөг биш гэдэг чинь яг гэхээр сөрөг гэдэг маань өөрөө хасах тоо гэсэн. Хасах одоо энэ бол биш гэдэг маань үүссэн хэлбэр учраас хасах тоонууд нь биш байна. Тэгэх юм бол нэмэх тоонууд нь 0-тойгоо хамдуулах. Өөрөөр хэлбэл сөрөг биш тоо гэдгийн дор өдрөө ойлгохдоо ямар нэгэн сөрөг биш А тоо гэдэг бол тэр тоо маань тэгээс их буюу тэнцүү байна. За тэгвэл эерэг тоо гэдгийн дор юу болох вэ? Эерэг тоо. Эерэг тоо гэдгийн дор яг гэхээр мэдээж нэмэгт тэмдэгтэй тоонуудаар бид нар хэлэх ёстой гэж. За энэ бол бас баталгааг авч үзнэ. За 5-р өгүүлбэрийг харин баталгаатай авч үзье гэж. Дурын бодит тооны квадрат нь сөрөг биш тоо. Өмнөх одоо 4-р өгүүлбэрээр сөрөг биш гэдэг маань яг тэгээс их буюу тэнцүү. Тэгээс их буюу тэнцүү тоо байна гэдэг хэлэх чинь квадрат. За А гэсэн бодит тоо авахд тэр нь дараах ийм 3 хэлбэрийн аль нэг нь өөрөөр хэлбэл 0-оос их байна, эсвэл 0-оос бага байна, эсвэл 0-тэй тэнцүү. За аль ч тохиолдолд нь бид нар яг ямар нэгэн тооны квадрат нь сөрөг биш гэдгийг одоо харуулъя. За тэгвэл А тооны квадрат гэвэл А-г үржих нь А байгаа. За тэгээд А тэгээс их юм чинь яг нэмэгт нэмэгт тоо учраас нэмэхээр үржих ёстой. Нэмэхээр үржих. За нэмэхээр үржих гэсэн үр дүн нь нэмэх гарна. За ямар ч үсэн энд бол сөрөг гарсангүй. За тэгвэл А тэгээс бага үед хасах тэмдэгтэй тоо гэсэн. Тэгвэл хасахыг хасгаар үржээд яг хасахын нэмэх гэсэн хариу гарна. За энэ бол бас сөрөг биш байна. За А 0 байхад 0-ыг яг гэхээр 0-оор үржин үр дүн нь 0 гарна. За энэ 3-аас дүгнэлт хийхэд байна шүү дээ. А квадрат нь аль ч тохиолдолд энэ 3-ын аль ч тохиолдолд нь хасах биш байх. Өөрөлд нэмэх 0 чинь тэгээс их буюу тэнцүү байна. За ийм болж өгүүлбэр 5 нь батлагдлаа гэж. За дараагийн 2-дугаар хэсэг рүү орно. За энд нэг юм тодруулах хэрэгтэй шүү дээ. 1-р хэсэгт бол дандаа ер нь бол нэр томьёоны хувьд зарим нэгэн илэрхий юмуудыг тодруулж өглөө, зарим нэгэн өгүүлбэрийг яг баталж өглөө. За тэгээд одоо 2-дугаар хэсэг рүү шилжиж энд хоёр тоог жишгэх тухай авчихна. За хоёр тоог жишгэх тухай. Аливаа хоёр тоог жишгэх зарим аргыг нь дурдвал за энд одоо та нарын мэдэх үзсэн аргууд байж байгаа. За жишээлбэл хоёр энгийн мутгай жишгийн тулд тэдгээрийн
тэдгээрийн ижил хуваартай эсвэл ижил хүртвэртэй болно. За энэ бол ойлгомжтой. Энгийн бодохыг жишг үндсэн арга юм тийм ээ. За дараа нь хоёр 10-ын бодохыг жишгийн тулд бүхэл хэсгийг нь 10-ны, 100-ны гэх мэт орны цифруудыг нь харьцуулна жишнэ. За энэ бол бас 10-ын бодохыг жишдэг үзэж байсан ойлгомжтой арга байна. За дараа нь хоёр сөрөг тоог жишгийн тулд тэдгээрийн модулыг нь жишнэ гэж. Өөрөөр хэлэх юм бол хас тоонуудыг модуль нь авч нэмэх болгоод жишснийхээ дараа аль их модультай хасах тоон бага модультай хасах тоон их байдаг. За тэгвэл ийм аргууд байдаг. За эдгээр аргууд нь тооны тодорхой хэлбэрээс хамаарсан учраас дурын хоёр тоог жишгэд хэрэглэх учир дутагдaltaй байдаг. Иймд ерөнхийдөө тоог жишгтээ дараах тодорхойлолтын дээр тулгуурлаа гэж. За дараах тодорхойлолт маань үндсэндээ бол ерөөсөө А тоон AB хоёр тоог жишгтээ тэдгээрийн ялгуурыг л авч үзье гэсэн үг. Ялгуурыг авч үзээд эерэг байх юм бол А1, сөрөг байх юм бол B1, тэгтэй тэнцүү байх юм бол AB2 тэнцүү. За доотлох нь ингээд одоо яг математик бичлэгүүдээр ингэж бичиж өгсөн байна. За дараагийн хэсэг рүү оръё. За энэ тодорхойлолт ёсоор одоо энэ бодлыг бодно. Жишээ нэг нь AB2 тоог жишг гэж. За энд бол өмнө одоо жишг харагддаг маань хоёр энгийн бодлогоо байх юм бол хүртвэр хуваарь гэж болгоно. Эсвэл 10-ын бодлого байх юм бол яг оронгуудын хооронд нь харьцуулна жишнэ гэсэн юм байсан. За тэгвэл энэ аль аль нь нэг нь 10-ын бодлогоо, нэг нь энгийн бодлогоо байгаа учраас тодорхойлолт ёсоор эдгээр жишгтээ ялгуурыг л авч үзье гэж. Ялгуурыг. А-гаас нь Б ялгуурыг олъё гэж. За ингээ олохдоо яах вэ гэхээр А-гаас нь Б ялгуурыг олоход энэ хоёр тоог хасна гэсэн үг. За ингээ ижил хуваартай болголоо. Ерөнхий хуваарьт орууллаа. За хаслаа. Хураалаа. Хас 3.5-1. Энэ сөрөг тоо. Буюу А-гаас хасах нь Б сөрөг тул тодорхойлолт ёсоор А нь Б-гээс бага гэдгээс үндсэн хоёр тоо маань жишгч дуусч байна. За энэ дээр та нар нэг юм анхаарах хэрэгтэй. Хоёр өөр төрлийн тоо байж байна тийм. Тэрийг жишгтээ үндсэндээ бол ер нь тодорхойлолт ёсоор ялгуурыг авч үзээл тгээс ямар байна гэдгийг л харчихна. Тэгээ эндээс дүгнэлтийг тодорхойлолтоор дүгнэлтийг чинь тэгээд тоолж жиж болно гэж. За дараагийн жишээ хоёрыг авч үзье. За өмнө хоёр ондоо энгийн болон 10-ын бодлогоо байсан бол одоо энэ дээр юу болох вэ гэхээр хоёр тоон илэрхийлэл гарч ирлээ. Биш үсгт илэрхийлэл. Хоёр үсгт илэрхийлэл. Нэгээс нь 2А, үржих нь 2А дараагийн 3, нэгээс нь 3А, 2А дараагийн 1 гэсэн хоёр илэрхийлэл жишгэж байгаа. За бодолтой хийж эхлэе. Дээрх хоёр илэрхийллийн ялгуурыг олж тэгтээ жишснээр аль нь их болох талаар дүгнэлт гаргах болно гэж. За энэ бол ойлгомжтой. Хооронд нь хасаж ялгуурыг олох юм. За тэгэхээр яг хоёр илэрхийллийн хооронд ингээд хасчлаа. За хасахаар гишүүнчлэн үржүүлж хаалт задлсны дараа энэ хасгаал тойтлын хасгаалыг задлалаа. Задлаад эмэгтгэхээр тэнцүү 1 гарсан. За энэ маань юу байх вэ гэхээр нөгөө хоёр үсгт илэрхийллийн маань ялгуур нь 1 болно гэдэг чинь энэ тгээс их тоо. За буцаад тодорхойлолт руу оръё. Тгээс их буюу ялгуур нь тгээс их гарсан тул тодорхойлолт ёсоор эхний илэрхийлэл нь их байна. Эхний илэрхийлэл их байна. Өөрөөр хэлэх юм бол ингэж хоёр илэрхийлэл маань жишгдэх болно гэж. За цааш нь. За энд нэг дүгнэлт хийж болно гэж. Иймд альва хоёр тоо эсвэл тоон илэрхийллийг жишгтээ ихэвчлэн тэдгээрийн ялгуурыг авч тэгтээ харьцуулна чинь. Өөрөөр хэлбэл 0-оос их байна уу, бага байна уу, 0-тэй тэнцүү байна уу гэсэн ийм гурван хэлбэрийн аль нэг нь байна. Аль нэг нь гарч ирсний дараа хоёр тоо эсвэл хоёр илэрхийллийн тэр нь их байна гэдгийг бол тодорхойлох гэсэн. За өөрөөр хэлэх юм бол А-гаас Б-г хаслаа гэж. А-гаас Б-г хаслаа. Энэ тгээс их гарчих юм бол А нь их,
А-гаас Б-г хаслаа тэгээс баг гарчих юм бол Б нэх, өөрөөр хэлэх юм бол хасах тоо гарсан учраас яг Б нэх байж таа. За А, Б хоёрын ялгуур нь тэг гарчих юм бол энэ хоёр тоо хоорондоо тэнцвэр. За энийг бол цааш ер нь нэлээд ихээр өргөн хэрэглэгээ тэнцдэг биш. Ер нь бол А, Б хоёр тоог жишж явах үед бол нэлээд өргөн хэрэглэдэг. Тэнцдэг биш бодох үед ч гэсэн бас хэрэглэдэг. За дараагийн хэсэг рүү оръё. Энэ яг гэхээр өмнөх хоёр дасгалыг жишээг бодсны үндсэн дээр эдгээр даалгавруудыг та нар гүйцэтгэнэ гэж. За тэр даалгаврууд маань болохоор яг гэхээр 6 бодлого гэж. 6 бодлого. Дандаа үүсэх илэрхийлүүдийг жишгэх юм байна гэж. За энэ бол тэр ялангуяа дасгал биш жишээ хоёроор бол бодогдсон аргыг бол энд яг шууд ашиглана. Өөрсдөө тэгээд яг дасгал болгож хийгээрэй. За дараагийн хэсэг рүү оръё. 3 дугаар хэсэг. За 3 дугаар хэсэгт тоон тэнцвэрлэлийн чанаруудыг товчхон бүгдээр авч үзье. Энэ бол 4 чанар яригдах ёстой. За 1-р чанар нь А нь Б-гээс их. За энэ үнэн бол Б нь бага талтай байгаа тэр чигээр нь шууд эргүүлчих болно. За энэ бол зөвшөөрөгдөв. Өөрөөр хэлбэл А нь Б-гээс их юм бол ардлынх нь бичгэл нь бас А нь Б-гээс их гэсэн бичгэл мөн өмнөхтэйгээ адилхан байна. Байрын сольж болно. Гэхдээ солихдоо голынх нь их багын тэмдэгтээ нэгэн зэрэг давхар эргүүлнэ гэсэн санаа. За энэ бол дараагийнхтай мөн адилхан. А нь бага бичсэн байгаа. Энэ бол чанарын ялгаа байхгүй. За дараа нь 2-дугаар чанар нь хэрвээ А нь Б-гээс их ба Б нь С-гээс их байх юм бол А нь С-гээс их. Үүнийг тэнцвэрлэлийн дамжих чанар гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл А нь Б-гээс их, Б нь С-гээс их юм бол А нь С-гээс их байна гэсэн чанар байна. За дараагийн 3-дугаар чанар. За А нь Б-гээс их ба С дурын тоо бол А нь Б-гээс их гэдэг нь үнэн бол С тоог хоёр тал дээр нь нэмж өгч болно. За энэ бас нэг юм тодруулах хэрэгтэй байна. С тоо маань хасах тэмдэгтээ сөрөг тоо байх юм бол хоёр тал дээр нэмээд өгнө гэдэг үг яг хоёр тоог хасчлаа гэсэн. Хоёр тоогоо хооронд нь тэнцвэрлэж үнэн тэнцвэрлэлийн хоёр талаас нэгэн зэрэг С-г хасч өгч байгаа гэсэн үг. За тэгээд энэ 3 дугаар чанар дээр нэг нэмэлт нэг юм хэлье. Юу аах вэ гэхээр одоо А нь Б-гээс гэсэн үнэн тэнцвэрлэлийн хоёр тал дээр нэгэн зэрэг С тоог нэмж өгч болно, хасч өгч болно гэсэн үг шүү энэ дээр. За дараагийн 4-р чанар руу оръё. Чанар 4. Хэрвээ А нь Б-гээс их гэдэг нь үнэн. Өгөөд С нь эерэг тоо бол үнэн тэнцвэрлэлийн хоёр талыг нэгэн зэрэг С-гээр үржүүлж болно. Тэр үед тэмдэг их багын тэмдэг өөрчлөгдөхгүй хэвээрээ байна. За дараагийнх дээр тэгвэл С нь тэгвэл сөрөг тоо байх юм бол хоёр А, Б шигдсэн байхад хоёр талын С-гээр үржүүлэхэд тэмдэг эсрэгээр эргэнэ. Хасах тоогоор тэнцвэрлэлийг үржүүлэхэд тэмдэг эргэнэ. Эерэг тоогоор үржүүлэхэд тэмдэг хэвээрээ байна. За энийг бол та бүгдээр мэдж байгаа гэж. Дараагийнх нь 4-р чанар нь яг гэхээр А нь Б-гээс С нь Д-гээс гэсэн хоёр үнэн тэнцвэрлэлийн ихдээр нь ихийг нэмсэн нь их, баг дээр нь багыг нэмсэн нь баг. Өөрөөр хэлбэл харгалзсан хоёр тэнцвэрлэлийг нэмж болно. Хоёр тэнцвэрлэл нь үнэн бол нэмээд гарсан 3 дахь тэнцвэрлэл нь үнэн байна гэж гарна. За цааш нь дээр чанаруудаас 3 дугаар чанарыг батлая. За энэ ерөөдөө илэрхий баталгал байгаа л да. Та нар бол бие дааж хийж чадна. А нь Б-гээс их ба дурын С тоог хооронд нэмж өгч хоёр тал дээр нэмж өгч болно гэсэн.
За тэгвэл батлах тэнцвэршийнхээ баруун зүүн талуудын ялгуурыг авч үзье. Өөрөөр хэлэх юм бол А дээр нэмэх С, тэгээ Б дээр нэмэх С-ийг урагш нь оруулаад хасчих гэж. Тэгэхээр энэ бол хасах хаалт задлахаар юм болно. За С-нүүд устдаад яг А-гаас нь Б гарна гэж. За А-гаас нь Б гарна гэдэг маань нөгөө талаас яг гэхээр А нь Б-гээс их тул А-гаас хасах нь Б-н тэгээс их гэсэн. Тэгэхээр бидний авч үзсэн ялгуур тэгээс их гарчлаа. Ялгуур тэгээс их гарна гэдэг маань тодорхойлт ёсоор А дээр нэмэх нь С нь их гэсэн. За ийм болж 3 дугаар чанар нь батлагдлаа. За эндээс бид нэг дүгнэлт хийх ёстой. Юу ах вэ гэхээр хэрвээ А дээр нэмэх нь Б С бол за энэ үнэн бол 3 дугаар чанар ёсоор тэнцэтгэл бишийн хоёр тал дээр нэгэн зэрэг юуг нэмэх вэ? Хасах Б гэсэн тоог нэмээд өгч. За тэгэхээр юу болох юм? Анзааръя. Тэгэхээр яг хөглөө А дээр нэмэх нь Б дээр нь хасах Б нэмэгдсэн. С дээр бас яг хасах Б нэмэгдсэн. Хоёр тал дээр нэгэн зэрэг хасах Б 3 дугаар чанар ёсоор нэмж өглөө. За ингэж нэмж өгсөний дараа яг нэмэх Б хасах Б хоёр устдаад их талдаа А үлдэн, бага талдаа С-гээс хасах нь Б болно. За ийхүү зөв тэнцэтгэл бишийн нэг талаас нэмэгдэхүүнийг эсрэг тэмдэгтэйгээр нөгөө талд шилжүүлэхэд зөв тэнцэтгэл биш үүснэ гэсэн дүгнэлт хийж болно. Өөрөөр хэлэх юм бол энэ эхний А дээр нэмэх нь Б С-гээс их гэсэн тэнцэтгэл бишээс бид нар шууд А нь С-гээс хасах нь Б-гээс их гэсэн ийм тэнцэтгэл гаргаж авч болж байна. Энэ нэмэх Б гэсэн нэмэгдэхүүнийг тэнцэтгэл бишийн нөгөө тал руу хасах Б-гээр эсрэг тэмдэгтэй шилжүүлсэн байна л гэж. За энэ одоо энэ дахиад нэг дүгнэлт хийсэн байна тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол тэнцэтгэл бишийн тэмдгийн аль ч талаас дурын нэмэгдэхүүнийг нөгөө талд нь эсрэг тэмдэгтэйгээр зөөж болох нь харагдлаа гэж өмнөх дүгнэлт хийсэн. За тэгвэл энэ дээр яг тухайлах юм бол ийм тэнцэтгэл биш үнэн бол эдгээрийн бүх хасах тэмдэгтэй гишүүдийг эсрэг тал руу зөөчих юм бол дандаа нэмэх тэмдэгтэй болж таарна. А мөн нэмэх тэмдэгтэй гишүүдийг нөгөө дэш нь зөөхөд мэдээж хасах тэмдэгтэй болж таарна. За дээрээсээ доошоо явахад бол хасахуд нэмэх болсон байна. Одоо доороосоо доотлын тэнцэтгэл бишээс дээшээ шилжих юм бол яг нэмэхүүд нь хасах болно гэдэг байна. За энийг бол цааш нь тэнцэтгэл биш батлах, тэнцэтгэл биш дээр ямар нэгэн үйлдэлүүд хийж явах үед энэ дүгнэлтийг маш ихээр хэрэгэлдэг гэж. За дараагийн хэсэг шилжиж. Жишээ 3. За энэ тэнцэтгэл бишийг батал. За баталгааг бид нэр хийцгээе. Баталгааг хийхдээ саяны авч үзсэн дүгнэлт ёсоор дүгнэлт 2-оор бага талд байгаа хоёр нэмэгдэхүүнийг урагш нь сөрөг тэмдэгтэйгээр гаргая. Тэгвэл энэ бол ардталтаа тэг үлдээд өөрөөр хэлбэл А4 зэрэгт нэмэх нь B4 зэрэгтээс хасах нь А куб Б хасах нь А Б куб тэгээс их буюу тэнцүү гэсэн тэнцэтгэл бишийг батлахтаа адилхан. За тэгвэл энэ одоо сүүлийн гарсан тэнцэтгэл бишийг бид яг баталж таалж. За тэгэхээр баталгаа гэж хэлье. Тэнцэтгэл бишийн зүүн талыг бүлэглээд үржигдэхүүн болгон задлая гэж. За одоо эндээс яг ингэсэн байна. 1-р болон 3-р бүлэглэсэн байна. 2-р болон 4-р хасах тэмдэгт хаалтны өмнө гаргаад бүлэглэж. За ингэсний дараа 2 бүлэглэсэн хэсгээс ерөнхий үржигдэхүүнийг гаргаад эхнийгээс нь А куб дараагийнхаас нь Б кубыг гаргасан байна. Тэгэхээр ерөнхийдөө А-гаас нь Б-гаас нь дахиад ерөнхий үржигдэхүүн байгаа учраас хаалтны өмнө гаргалаа. Кубын ялгуур үлдэнэ. Кубын ялгуур маань дахиад ингэж томьёогоор задарлаа. Тэгэхээр А-гаас нь Б-гийн квадрат болоод дахиад ийм үржигдэхүүн. За А-гаас нь Б-гийн квадрат нь бол бид нарт яг сөрөг биш үү? Тэгээс хөлнөцөө. А мөн энэ ардлын квадратыг ингэж бүтэн квадрат ялгасны дараа үлдэгдэл нь ингэж эерэг тоогоор задарна. Энэ эерэг тоо энэ бас эерэг тоо. Сөрөг биш тоо гэсэн үг тийм. Тэг байж гэхдээ энэ тухайн тохиолдол болно. За энэ сөрөг биш, энэ хоёр нийлбэр сөрөг биш. А энэ өөрөө бас сөрөг биш. Тэгэхээр сөрөг биш тоонуудын үржүүр нь өөрөө
сөрөг биш байна. Өөрөөр хэлбэл тэгээс их буюу тэнцүү байна гэсэн. Иймд бидний авч үзсэн энэ тэнцвэрш маань батлагдж байгаа. Эндээс бидний батлах ёстой тэнцвэрш нь үнэн болох нь харагдаж байна. За бодлоготоос А тэнцүү Б үед тэнцэл биелэх нь харагдана. Өөрөөр хэлбэл энэ тэнцвэршийн А Б хоёр тэнцүү байх үед яг энэ их багын тэмдэгний яг тэнцүү гэсэн нөхцлөө авна гэж. За цааш нь дараагийнх нь. За дээрх хоёр жишээг бодсны дараах даалгавруудыг биелүүлнэ. Энд бол яг хөөхлөөр дараах тэнцвэршүүдийг батлагч. Энэ одоо ялангуяа өмнөх жишээсээр баталж болно гэж байна. За дараа нь цааш нь дараагийнх нь дөрөвдүгээр хэсэг рүү оръё. За тэнцвэршийн хоёр талыг хэсэх буюу багасгах. За энэ бол тэнцвэрш баталж явах үед нэлээ одоо зөвөр сэтгэж зөв газраа хэсгэж зөв газраа багасгах хэрэгтэй. За энэ талаар бүгдээрээ ярив. Тэнцвэрш батлах явцад их талыг нь яг багасгаж явсаар байгаад үнэн гэдгийг баталж болно. Эсвэл бага талд байгаа илэрхийллийг нь ихсгэж явсаар байгаад тухайн тэнцвэрш үнэн гэдгийг баталж болно. За ийм хоёр ерөнхий үйлдэл байгаа. Гэхдээ тус тусдаа дахиад салгаж авч үзье. Их талыг нь багасгахдаа эерэг нэмэгдэхүүнийг одоо нэмж байгаа юмыг бага болгож болно. Өөрөөр хэлбэл өмнө нэмжсэн юмнаас бага юм нэмнэ гэдэг чинь тухайн үр дүн бол багасна. Эсвэл сөрөг нэмэгдэхүүн байвал ихсгэж болно. Өөрөөр хэлбэл хасж байгаа юмыг ихсгэнэ гэдэг маань тухайн үлдэж байгаа үр дүн нь бага болно гэсэн. За дараа нь эсвэл бутархайн хувьд хүртүүрийг нь багасгаж болно. Тэгэхээр тухайн бутархайн утга нь багасна. Эсвэл яг хуваарийг нь ихсгэж болно. Хуваарийг нь ихсгэснээр бас тухайн бутархайн утга нь бас багаснаа гэж. За тэгвэл энэ дээр гэхдээ бас нэг юм та нар нэмж анзаарах хэрэгтэй. Юу гэхээр тухайн авч үзэж байгаа бутархайн өмнөх тэмдэг маань бас нэмэх тэмдэг байх хэрэгтэй. Эерэг. Тэр үед яг хүртүүрийг нь багасгасан бол тухайн бутархай багасна. Яг бутархайн өмнөх тэмдэг нэмэх байхад хуваарийг нь ихсгвэл тухайн их тал нь тэр чигээрээ багаснаа гэж. За дараа нь одоо тэгвэл бага талыг нь ихсэхтэй. Гэдэг маань яг өмнө ярьсан дөрвөн юмны эсрэгээр нь явж байна. Өөрөөр хэлбэл эерэг нэмэгдэхүүнийг ихсгэж болно, сөрөг нэмэгдэхүүнийг багасгаж болно, бутархайн хувьд хүртүүрийг нь ихсгэж болно, хуваарийг нь багасгаж болно гэж. За цааш нь одоо энд нэг жишээ авч үзье. За хэрвээ А нь 5-аас Б нь 2-оос их бол энэ тэнцвэршийг батал гэж. Өөрөөр хэлбэл бид яг А-г 5-аар солих юм бол багасна, Б-г 2-оос солих юм бол ихснэ. За тэгээ өмнөх дүгнэлтүүдийг одоо ашиглана л да. За баталгааг хийж эхэллээ. Батлах тэнцвэршийн зүүн гар тал буюу 2А-гаас нь 3B нь их талдаа байгаа юм чинь ерөнхийд нь энийг бол багасгаж болно гэсэн. Их талд байгаа юмыг бол багасгаж болно гэсэн шүү дээ. За багасгахдаа их талд байгаа 2А-гийн өмнөх тэмдэг эерэг нэмэх тул түүнийг багасгана. Өөрөөр хэлбэл А-гийн бага илэрхийлэлээр сольж болно. Тэгвэл бодлогын нөхцөлөөр А-г А5-аас эрс их юм чинь А гэсэн үсгийг 5-ын 5-аар сольж багасгаж болно л гэсэн санаа. За дараа нь Б-д нь 3B-гийн өмнөх тэмдэг нөхцөл дээр яах вэ гэхээр батлах ёстой тэнцвэрчдээр хасах утгатай хасах байгаа. Хасах байна гэдэг маань яг тухайн 3B-г ихсгэж болно. Өөрөөр хэлбэл B-г их илэрхийлж сольж болно. Нөхцлөө дахиад харъя. B нь 2-оос бага учраас B-г 2-оос сольж болно гэсэн. За иймд. За энэ саяны ярьсан юмд хэлж байгаа бох. Ингээд ерөнхийдөө бол аль ч тохиолдолд А-г 5-аар солих, Б-г 2-оор солих аль ч тохиолдолд манай батлах тэнцвэршийн зүүн гар тал нь багасна. За тэгвэл багассаар хагаад 4 дээр ирж байна.
Багассаар 4 дээр ирнэ гэдэг маань юу гэсэн үг вэ? Анхны авч үзсэн 2 агаас асах нь 3 бэ гэдэг илэрхийлэл багасаад 4 дээр ирж байгаа учраас өмнө анх байхдаа бол их байсан байж таарна гэсэн. За ингээд батлах ёстой тэнцвэрч маань батлагдлаа гэж. За энэ 4-өөс эрс их гэдгийг батлах ёстой учраас бид яг өмнөх нөгөө жишээнээр авч үзсэн шиг тэнцэх нөхцөл гэдэг юмыг авч үзэх шаардлагагүй. За ингээд цаашаа явъя. Саяны жишээг авч үзснээрээ бид нар дараах бодлогуудыг бас бодох боломжтой гэж. Энийг бол яг хөөхлөөр багасах тал дээр нь багасах үед нь зөв багасгаад ихсэх үед нь бас зөв өсгөөд тэгээд яг эдгээрийг хөтөлж байна. За цааш нь. Жишээ 5. За 2А дээр нөхөр нь 3B 5-таа тэнцүү ба B-гийн модуль нь 9-өөс бага байвал А-гийн утгыг үнэл гэж. За А нь одоо хэдээс хэдийн хооронд ямар утгуудыг авах боломжтой юм бэ? Тэрийг тодорхойл гэсэн үг л дээ. Үнэл гэдэг юм. За цааш нь бодлогыг хийж эхлэе. Бодлогын нөхцлөөс өөрөөр хэлэх юм бол 2А дээр нөхөр нь 3B тэнцүү 5 гэдгээс А-г олж. Тэгэхээр ийм бол. За тэгвэл мөн одоо бодлогын нөхцөл B-гийн модуль нь 9-өөс бага гэдэг нь модулийн тодорхойлолт ёсоор хасах 9-өөс нэмэх 9-ийн хооронд гэж гарна. За энэ тэнцвэршийн одоо энэ гарсан хасах 9-өөс нэмэх 9 гэсэн энэ нэмэх 9-ийн хооронд B нь байдаг гэж. Энэ тэнцвэршийг бүх талыг нь хасах 3-аар үржүүлж. Тэгэх юм бол 4-р чанар ёсоор хасах 3-аар үржинэ гэдэг чинь энэ бүх тоонуудыг хасах 3-аар үржинэ. Мөн яг хасах тоогоор үржиж байгаа учраас энэ тэмдгүүд эсрэгээрээ эргэнэ. Өөрөөр хэлэх юм бол нэмэх 9-ийг хасах 3-аар үржихээр хас 27. Гэт их талдаа байсан юм эсрэгээр бага талдаа гарна. B-г хасах 3-аар үржихээр хасах 3B болно. За хасах 9-ийг хасах 3-аар үржинэ чинь хасах нэмэх 27 болно. Бага талдаа байсан юм тэмдэг эргээд их талдаа. За дараа нь одоо гарсан тэнцвэршийн хоёр тал дээр 5-ыг нэмээд өччих чинь одоо энэ хасах 27-оос нэмэх 27-гийн хооронд хасах 3B нь оршин гэдгийг дээр нь 5-ыг нэмээд өччих бүх тал дээр. За 5-ыг нэмээд өччих юм бол яг хөөхлөөр 3-р чанар ёсоор тэнцвэршийн бүх талууд дээр ямар нэгэн C тоог нэгэн зэрэг нэмж өгч болно гэсэн 3-р чанар байгаа шүү дээ. За тэр чанар ёсоор 5-ыг нэмээд өччих юм бол хасах 27 дээр 5-ыг нэмэхээр хасах 22, хасах 27 дээр нэмэх 27 дээр 5-ыг нэмэхээр 32, хасах 3B дээр 5-ыг нэмэхээр 5-аас хасах нь 3B гэсэн илэрхийлэл болно. За энэ бол үний юм аа. Цааш нь дахиад энэ тэнцвэршийн бүх талыг одоо яг гарсан хамгийн сүүлийн тэнцвэрш гэсэн үг шүү дээ энэ тэнцвэршийн. За энэ тэнцвэршийн бүх талыг 0.5-аар үржүүлчих юм бол 4-р чанар нөгөө 0.5 гэдэг чинь нэмэх тэмдэгтэй тоо учраас тэнцвэршийн тэмдгүүд өөрчлөгдөхгүй. Энэ 4-р чанар байгаа шүү дээ. За тэгвэл 0.5-аар үржиж юм бол ингээд ийм хэлбэртэй болно. За эндээс бид нэг зүйлт хийж болно. Энэ хас 11-ээс 16-гийн хооронд оршиж байгаа энэ илэрхийлэл гэдэг маань 0.5-ыг үржих нь хаалтан дотор 5-аас асах нь 3B гэдэг чинь өмнө А-та тэнцүү гэсэн шүү дээ. Тэгэхээр тэрийг яг оронд нь А-гаар соличих юм бол А нь яг хөөхлөөр хас 11-ээс нэмэх 16-гийн хооронд оршино гэж. За ингэснээр А-гийн утгыг үнэлж чадлаа гэж бодож байна. Ингээд бодлого бодогдлоо. За ингээд жишээ 5-ыг үзнээрээ дараах даалгаврыг гүйцэтгэж болно. Өөрсдөө тэгээд бие дааж гүйцэтгэнэ гэж. За ингээд даалгавраа сайн хийцгээрэй. Түр баяртай хүртээ.